17 насны төсөө дэмийн төрий. Одоо чамд амьд явах ганцхан жил л үлдлээ. Meg Raspberry бол өөрийн багш Faust-тайгаа хамт амьдардаг залуухан шалмас. Түүнийг 17 нас хүрдэг өдөр багш Faust нь нэгэн аимшигтай мэдээг дуулгадаг. Meg хүндээ хараалт өртсөн бөгөөд хэрэв энэ хараалыг засахгүй бол жилийн дараа ердөө ганцхан сарын дотор маш хурдан өтлөөд амьсгал хураах болно. Meg-ийг аврах ганцхан арга л байгаа. Тэр нь чин сэтгэлээсээ баялсан үед л гардаг нулимс болох баярын нулимсаас мянган ширхгийг цуглуулж түгээрээ амийн үр бүтээх. Бухимдсан Meg гэрээсээ гүн гарч яваад таалал төгсөн ээжийнхээ хамгийн дуртай байсан цэцгийг хайж яваа нэгэн охинтой таарна. Охины түүхийг сонсоод Meg сэтгэл нь хөдлөн шидээ ашиглан цэцгийг бүтээдэг бөгөөд ингэснээрээ охинд нандин тусамж бэлэглэн Meg ч анхны нулимсаа хурааж авдаг. Энэ нь л өөрийнх нь цорын ганц аврагдах боломж гэдгийг ухаарсан Meg тэр цагаас хойш тусламж хэрэгтэй бүх хүнд гараа сунгаж эхэлнэ. Хамгийн нандин цагаа засахыг хүсэж байгаа найздаа дотроо насан туршийн харамсал тээж яваа хүмүүст бүр амьдралынхаа эцсийн мөчийг өдөж буй нэгэн ч Meg туслана. Таалцсан хүмүүстээ Meg ид шидээ ашиглан тайвшил баяр хөөргийг бэлгэлнэ. Тэгээд бусад баяр баясгалыг авчих тоолондоо баярын нулимсаа нэг нэгээр нь цуглуулсаар л байна. Чорой Фужи болон Сакигийн зохиолоор сэтгүүлсэн Аро Мажога Шиномаде 10-10 Meg үргэлж хоёр найз Фэн Софи хоёртой гэрлэх санал тавьдаг. Өдөр бүр нэг аним.